Өмнөх видео хичээлээр үзснээр сэргэн санавал Лютер Вормын чуулганд дуудагдсан ч өөрийн үзэл бодлоос татгалзсангүй. Вормын чуулганаас харих замд Саксоны гүн түүнийг хулгайлж цайздаа нуусан байна. Тэрээр тэнд байх хугацаанд шинэ гэрээслийг герман хэлнээр орчуулжээ. Энэ бол маш том ажил байсан ч тэрээр хэдхэн сарын дотор хийж гүйцэтгсэн. Лютерийн хувьд хүн бүр өөрөө Библийг унших боломжтой болох нь маш чухал байсан. Лютерийн гол үзэл санаа нь зөвхөн ариун Библи бүх итгэгчдийг шавлах байлаа. За зөвхөн ариун Библиэд итгэх гэдэг нь бол та Бурхны сургаалыг ойлгож авралын замыг мэдхийн тулд заавал сүмд очих шаардлагагүй. Та Библи судрыг уншихад болно гэсэн үзэл юм. Иймд хүн бүрийн гарт Библийг хүргэх хэрэгтэй гэж үзэж байсан. Харин бүх итгэгчдийн шавлал гэдэг нь бол бид Бурхантай шууд харилцаж болох ба заавал лам хувраг, ширээд хамбууд эсвэл пап ламын хэрэг байхгүй та өөрөө бүтээгч эзэнтэй шууд харьцаж болно гэж үзсэн. За ингээд бид Лютерийн гаргасан 3 гол санаатай танилцлаа. Зөвхөн итгэл, зөвхөн Библи, мөн бүх итгэгчдийн шавлал. Гэвч ариун сургаалыг өөрөөсөө уншиж Бурхантай өөрөөсөө шууд харилцаж болно гэсэн энэ санаа нь тэр харилцаа маань ямар байх ёстой вэ гэдэг дээр өөр ойлголтыг төрүүлж байлаа. Тийм шүү. Бурхны сургаалыг сүм хийдээр дамжуулалгүйгээр хүмүүс өөрөө уншиж болдог болмогц шинэ гэрээслэл ба хуучин гэрээслийн ихэнх нь ойлгомжгүй болж хүн бүр өөрийнхөө тайлбарлаж болох нөхцөл байдлыг бий болгосон юм. Иймээс л протестант шашны олон урсгалууд гарч иржтэй. Анхандаа Лютерийн үзэл санаа маш хурдан төгсөн. Хэрвээ бид Швейцарын Цюрихт очивол бид Звинглийг олох болно. Тэрээр Лютерийн нэгэн адилаар ариун Библийн сургаалыг сүм хийдээс илүү чухалчилдаг байсан. Гэвч Лютерээс нэг зүйлээр ялгарч байсан нь Евхарист буюу ариун зоогийг үзэх үзэл байв. Лютер аль хэдийн католик сүм хийдтэй ариун зоогийг үзэх үзлээс нь болж хагаралдаад байсан юм. Католик сүм хийд талах ба дарс нь ариун ёслолоор хувирч Христийн бие цус болж хувирдаг гэж үзэж байхад Лютер талах болон дарсанд Христийн бие цус угаас байгаа. Харин түүнийг санваартан ямар нэг ид шидээр хувиргаж оруулаагүй гэж үзэж байлаа. Гэтэл Цвингл энэ тайлбарыг өөрчилж Евхарист буюу ариун зоогийн ёслол нь угаас бэлэг тэмдгийн шинжтэй бөгөөд сүмд жинхэнэ цус бие оршин байхгүй гэж үзэж байв. Тийм ээ, түүгээрч барахгүй Лютер Цвингл хоёр энэ асуудлаар мэтгэлцэж илүү нэгдсэн протестант сүм хийдийг байгуулахыг хүссэн ч зөвшөлдсөж чадаагүй. Үүнээс гадна онлын шинжтэй маш олон чухал маргаан энэ үед болж байсныг та бүхэн харах болно. Хүмүүрэл эргэлдэж эхэлж байсан л та. Үүний хажуугаар Цюрихт Анабаптист хэмээх шинэ бүлэглэл үүсв. Тэдний үзэл нэг сонирхолтой. Учир нь тэд баптизмыг шинээр мэдлэгтэй ижилгэж үзээд няраа хүүхдүүдэд баптизм хүртэж байсан ёсыг буруутгаж байв. Тэд Христ өөрөө насанд хүрсэн хойноо баптизм хүртсэнийг, мөн тэрээр үүнийг өөрийн хүслээр хийснийг сэргэн сануулж, бид ч гэсэн өөрийн итгэл бишрлийг бүрэн ойлгохоор насанд хүрсэн хойноо хариуцлагатай сонголт хийж баптизм хүртдэг болох ёстой гэж үзэж байлаа. Тэдэнд дургүй хүмүүс тэднийг Анабаптист гэж нэрлэдэг байв. Тийм ээ, Анабаптист гэдэг нь бол дахин баптизм хүртэх гэсэн утгатай бөгөөд католик сүм хийдийн сургаалаас огт эсрэг зүйл байсан. Одоогийн Амиши Менонитууд нь Анабаптистуудаас үүсэлтэй. Америкийн нэгдсэн улсад байдаг энэ хүмүүс бидэнд арай ойр сонсогдож байгаа байх л да. Джон Кальвин хэмээх энэ үеийн маш чухал нэгэн шинжлэгч байна. Түүнийг бид хувь тавилангийн тухай сургаалаар нь илүү сайн мэдэх баг. Тэрээр Лютерийн сургаалын ихэнхийг нь дагаж гол зүйл нь итгэл бишрэл гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ Кальвины хувьд бол Бурхан аль хэдийн бидний хинэн яаж амьдрах вэ гэдгийг шийдчихсэн байдаг гэж үздэг байсан байгаа юм. За түүнийхэр хүний сонгол дур хүсэл гэх юм байхгүй, хинэн деважинд очих, хинэн тамд унах нь угаас тодорхой зурсан зурагтай гэж үздэг лээ. Бид уг нь үнэхээр сайн байж чадвал деважинд хүрэх замд маань туслах ямар нэг хүчин бий гэдэгт итгэж байдаг болохоор энэ бол огт өөр сонирхолтой санаа байгаа биз. Кальвин Лютер хоёр хоёулаа үгүй энэ бол Бурхны л хүсэл. Бид түүнийг нь хүлээн авах ёстой гэж хэлдэг байв. Гэтэл Бурхан гэдэг бол мөнх оршигч хүчин. Нэрэл Бурхан гинт нэг өдөр чи харагдсан хөөе тэр тэнд байгаа хүн танд унаа шүү гэд гинэд хэлж ихдэггүй шүү дээ. Бүх юм угаас заягдсан байдаг. Кальвин бол Франц хүн байсан юм. Уг нь бол хуульч хүн байсан ч тэрээр тухайн үед Швейцарт 4 амьдарч байлаа. Тэгвэл тухайн үед Англид юу болж байсан юм бол? 8 дугаар Генри хаан анхны эхнэр Арагоны Екатеринагаас угсаа залгамжлах хүү төрүүлж өгч чадаагүй гэдэг шалтгаанаар гэрэлтэй цуслуулахыг хүсэж байсан. Үнэндээ бол тэд эрэгтэй хүүхдүүд төрүүлсэн ч угсаа залгамжлах насанд хүрэлгүйгээр бүгдээрээ өөд болцгоосон юм. Ингээд 8 дугаар Генри хаан гэрэлтэй цуслуулахаар Ромын папламд хандж илдэг. Гэтэл паплам ариун Ромын эзэн хааныг дургуутслыг нь төрүүлэхээс болгоомжлсон болон бусад олон улс төрийн шалтгааны улмаас уучлаарай би гэрэлтийг чинь тусалж чадахгүй гэсэн. За тэгэхээр 8 дугаар Генри хаан Английн сүм хийдийн тэр үүндээ хандаж тэгвэл та миний гэрэлтийг туслаж өгөөч гэсэнд тэрээр түүнд зөвшөөрөл олгожээ. Энэ үйл явдлаар папламын эрх мэдэл хөсөр унсан.
Ингээд бодлого Британий парламентаас эзэн хаана Английн сүм хийдийн тэргүүнээр өргөмжилсөн хууль баталсан байна. Гэхдээ би энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Учир нь Генри хааныг толгойлсон Англикан сүм буюу Английн албан ёсны сүм нь зүгээр л түүний гэрэлтэй цуслуулах хүслээс болоод бий болчихсон зүйл гэж хэлж болохгүй шүү. Үүнийг бий болгоход шашин шүтлгийн болон улс төрийн олон шалтгаанууд нөлөөлсөн юм. Бусад герман хэлтэн улсуудын адил тэд ч бас Ромын пап ламын эрх мэдлийг хязгаарлахыг хүсэж байлаа. Генри хаан зөвхөн гэрлэлтэд цуслуулах зөвшөөрөл аваа зогсолгүй. Ромын пап ламын хяналтад байсан их хэмжээний газар нутгаач өөрийн мэдлэлтэй буцаан авсан хэрэг юм. Протестантизм эхлээд герман хэлтэн улсуудын дунд түгэнд илэрснээс хойш Скандинавын орнууд Англи, Шотланд, Швейцар зэрэг улсуудад бас явагдсан. Гэхдээ бид зүүн Герман, Итали, Франц, Испанийг харвал одоо эдгээр улсууд ихэвчлэн католик шашинтай хэвээр үлдсэн. Үнэхээр тийм шүү. Гэхдээ улс төрд Генригийн салалт мэт шалтгаанд илүү анхаарал байвал тухайн үеийн харанхуй бүдүүлэг хүчирхийлэл өдөөсөн олон үйл явдлыг бид орхигдуулсан хэрэг болох юм. Дашрамд өгүүлэхэд 8 дугаар Генри хаан 6 удаа гэрэлсэн юм. Католикчууд ч тэр протестантууд ч тэр бие биендээ их л харгас бүдүүлэг хандаж байсан. Олон 10,000 хүнийг зөвхөн сүсэг бишрэл өөр гэдэг шалтгаанаар дүүжилж, түүдэг шатааж, эрүүдэн шүүж байсан байгаа. Айл ал талаас нь өөрсдийнхөө зөв, нөгөө талаа буруу төдийгөө чөтгөрт үйлчилж байна гэж жинхнээсээ итгэдэг байсан байгаа. Энэ бол Европын түүхэнд хүчирхийлэл ихээр үлдэгдсэн үе байсан бөгөөд хамгийн аимшигтай зүйлс Францад болж байлаа. Францын протестант шашинтнуудыг гугенотууд гэдэг байв. Эхэнтэй тэдэнд баг зэрэг төвчнгөө хандаж байснаа удалгүй тэднийг эсэргүү үзэлтэн гэж зарлжээ. Ингэснээр протестант шашин Францад хууль бус гэж тооцогдох болов. Мөн 17 дугаар зууны сүүлийн хагаст Франц улс ихэнхдээ иргэний дайнд нэрвэгдсэн байдалтай байсан. Мөн л Англи, Герман улсуудын адилаар асуудал зөвхөн шашин шүтлэгт бус бас улс төрийн хүрээнд ч мөн их байсан юм. Иймээс эцэстээ Францын хааны угсааныхан дотроо протестант болон католик шашины талынх гэдгээрээ хуваагдсан бие биенийхээ эсрэг тэмцэж байсан юм а. Гэхдээ бид өөр урсгалыг хүлээн зөвшөөрөх орлогууд байсныг ч дурдах зүйтэй. Одоо жишээ нь Герман хэлтэн улсууд 1555 онд Аугсбургийн энхийн хэлцэр хийж хэн засаглаж байна түүний шашин ноёлон гэсэн үндсэн зарчим бүхий гэрээ байгуулсан байна. Ингэснээр ариун Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан ханилгуудын хангууд нь өөрийн орон нутгийн шашнаа сонгох хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл протестант уу, католик уу гэдгээ шийдэх боломжтой болсон гэсэн. Тэгэхээр ариун Ромын эзэн хааны хүслээр бус хамт улс бүр одоо өөрөө шийдэх хэрэгтэй болсон. Үүнтэй нэг адилаар 1598 онд Нантын эдикт батлагдсан ба үүгээр шашин шүтлэг хүлцэнгүй хандах зарчим бий болсон. Энэ нь 16 дугаар зууны сүүлийн хагас Францад явагдсан шашны дайныг төгсгөж инх тариныг авчирсан. Гэвч байдал үнэндээ улам бүрд ордож байлаа. 17 дугаар зууны ихэнх үеэр ариун Ромын эзэнт гүрний протестант болон католикуудын хооронд гарсан 30 жилийн дайн эхлэх болсон.